эсхий дүүрхтэн үзүүлж байна. За сураг тарган сайхан тусч байна уу та? Сайхан тусч байна уу? Сайхан тусч байна. За наадам сайхан болж байна уу? Сайхан болж байна доо. Наадам сайхан болж байна. Нар хурбороо сайхан тэгширсэн. Их сайхан наадам болж шүү дээ. Тэгээд хурдтай бороотой сайхан. За сайн байна уу та? За сайхан тус сайхан наадаж байна уу? Сайхан наадаж байна уу? Сайхан наадаж байна. Сумын одоо 102 жил болж байна уу да тий? Түүхт. Баяр 102 юм байна. За сайн байна уу? За сайхан тус сайхан наадаж байна уу? Сайхан тус. Сайхан наадаж байна. За тэгээд өөртөө сайхан танилцуулаач та бүгд маань. Сайн байна уу? Цэгэрдэл бизээ үзэн суугаа нийт үзэгчтэй энэ өдрийн мэндийг хүргэе. За манай Хинтээ аймгийн холбоо маань 2018 онд анх байгуулагдсан Хинтээ аймгийн үндэсний суурийн холбоо гэж байгуулагдаад тэгээ 2022 онд үйл ажиллагаагаа шинжилээд нэрээ өөрчлөөд Цэцэн нэмэр гээд Харваачдын нэгдсэн холбоо гээд ерөөд одоо халах урайхай бурайд мөсөн суурь гэдэг үндсэн дөрвөн сураад өрүүлэнгийн нэгтгэж яасан юм. Нэгдсэн ганц одоо халах биш байх юм шүү дээ. Ганц халах биш. Ийм нэгдсэн холбоо болоод. За тэгээд ерөн сүүлийн жилүүдэд амжилтууд бол маш ихээр өргөжж байгаа. За тэгээ 2024 оны эмэгтэй багийн улсын аваргаар эмэгтэй баг тамирчид маань 25 онд анх удаа улсын аварга баг болсон. За тэгээ 2026 онд мөн амжилтаа баталгаажуулаад бас хошоо аварга гэдэг эрхэм цолыг хүртсэн. За тэгээ 2026 оны 1 сард мөсөн сурын багийн улсын аваргаар бас манай баг тамирчид 3 дугаар байр. Мөсөн сурнаас өвөл яад. Өвөл харваа гэсэн. Тий. Энэ харваа нь ер нь бол эрэгтэй хүн харваа. Нөгөө мөсөн дээр ер нь бол хасах 60-40 хэмийн хүүтэнд тэр хүүтэн тий. Тэр хүүтэн тэгэл энэ бүгдийг тооцоолондоо бас нэг одоо царцаг марцах гэдэг одоо зарчилгаа их нарийн мэдрэмжлээдэг байх тий. Ер нь мөсөн суурь гэдэг бол нөгөө ер нь эрчүүдийн чансааг шалгадаг харвааны нэг хэлбэр гэсэн үг. Одоо тэгэл сум тавиад босч иргээл гар даарахаас эхлээл одоо тэрийг төвчин тэр хүүднийг төвчин тэгээ дээр нь гадаа одоо ингэж татчихад одоо бас тий тэр хүүтэнд л тэгэл тий. Тэгээд хасах 40 эмийн хүүтэнд мөсөндөө зогсоод харуун гэдэг чинь өөрөө маш чанга харваа баг. Ийм бас ингээд сүүлийн үед жилүүдэд ер нь сайн одоо амжилт хөгжиж байгаа юм. За тэгээд 2024 онд зүүн бүсийн аврах шалгаруулалтыг бас Хинтээ аймгийн Бэрх тусганы 70 жилийн аваар одоо арч зохион байгуулсан. За тэгээ өнгөрсөн жил 2025 онд бас зүүн бүсийн аврах шалгаруулалт тэмцээнийг мөн Цэнгэр мандлын 100 жилийн аваар бас Цэнгэр мандлын сурын холбоо тэгээд Цэцэн нэмэр гээд Харваачдын нэгдсэн холбоотойгоо ингээ хамтраад одоо 2 зүүн бүсээ 2 жил дараалаад ингээ зохион байгуулсан. Ийм амжилттай. Ер нь сүүлийн үед амжилтууд маш сайн байгаа. Араасаа тэгээд ондарч байгаа. Одоо тэгээ энэ жил ямар ч байсан нутгаас маань бас улсын цолтон төрөх байх гэж гордол хүлээгээл байж байна. За одоо сайхан хурайл лээ тий. Хүн чинь намны бэлгээр хүртгүүл болтгоо. Хураа. Нийтдээ одоо хичнээн хүн байдаг юм. Манай холбоонд за холбоонд яг бүртгэлтэй гэхээр ер нь бол нийтдээ 18 сумаас яг одоогийн байдлаар холбоо байгуулсан 15 сум байгаа. 15 сум. Эдгээр маань бүгдээрээ манай холбоонд одоо нэгсэн бүртгэлтэй гэсэн. Бүртгэлтэй. Тий, улсын баяр наадамд очих болохоор л Цэцэн нэмэр гээд Харваачдын нэгдсэн холбооны харьяа одоо тэр сумын харваачд гээд ингэ явчихна. Тэгээд юунд аймагт байх юм бол өөртөө сумынхаа үндэсний суурийн холбоогоор нэшлээ явчих. Үндсэн яг улсдаа очиад ирэхээр юуныхаа дорл явна. За ер нь ойролцоо тоогоор нэг баг 300-аад харваачд байгаа ах гэж бодсон өсвөртэйгээ. Манай бас өсвөрийн харваачд бас айгүй ер нь сүүлийн жилүүдэд бас амжилт сайн гаргаж байгаа. Хинтээ аймгийн Баянмөнх сум эвтэлтэй байна тийм. Мөгөдөр мэргийн үндэсний суурийн холбоо, Өмнөдлөгийн сумны мэрэгэн гүний харваачд үндэсний суурийн холбооны өсвөрийн харваачд улсын наадамд ер нь дандаа шагналт байрч шалгардаг. Улсын шилдэг болцож байсан юм юутай. Тэгэхээр ер нь өсвөрийнхэн бол нэлээд чансаа өндөр сайн гарч ирж байгаа. Бидний залгамж үр хойч ер нь сайжирч ирж байна л гэж. Тэгээ гол нь бас манай холбооны ер нь давуу тал нь эдэл хэрэглэл сум
Тэгээд өсвөрийн сургалтын ном эднийг өөрснөө одоо аймагтаа хийцдэг урлагчтай. Өөрсдөө. Өө зөв. Тэгээ нөгөө бусад аймагыг бодох юм бол илүү давуу талтай болчихсон. Бид нар ч одоо ингээд сумаа захиалга бодлож авахгүй байх нь шүү дээ. Бодлож авах нь бол яг хамгийн гол нь захиалга гэдэг юм маань айгүй их. Нөгөө өмнө нь бол нөгөө хийдэг хүмүүс нь цөөхөн тэгэл тэрэндээ нөгөө ойчрлоо дугаар нь олддгүй ч юм уу ийм хүн байдаг. Одоо бол нөгөө дотроосоо ингээ хийж чадчих. Дараагаа одоо сумны хэрэглээ хэдэр бол ямар ч асуудалгүй болоо. Тэрэнгээрээ бас ер нь амжилт гаргаж байгаа бас давуу тал гарч байгаа болоо гэж бас харж байгаа. За хөө. Энэ дагаа хүмүүсээс сайхан танилцуулна ш. За таны одоо зүүн гар талд сууж байгаа аймгийн мэргэн спортын дэд мастер цогт гэрэл. За тэгээд цаана сууж байгаа болох тэр аймгийн мэргийн спортын мастер хаяа ярава. За тэгээд тэр цагаан дээлтэй сууж байгаа болох тэр аймгийн мэргийн спортын мастер Баярмаа. За. За тэгээд тэр цаадлаасаа хоёр сууж байгаа болох тэр аймгийн гарамгаа харваач. Давааху. За. За тэгээд аймгийн гоц харваач оюун гэрэл гээд энэ хоёр маань бас тэр нэг гэр бүлийн харваач. Зөв. За мөн энэ цогт гэрэл Баярмаа хоёр маань бас гэр бүлийн харваач. Гэр бүлээрээ өв тээж. Гэр бүлээр өв тээж. За миний зүүн гар талаас аймгийн тод харваач Азцаая гэдэг. За. Бас манай гэр бүлийн юм байна. За. За тэгээд сумын мэргэн спортын зүгээр сумын мэргэн наран зул. За тэгээд сумын мэргэн даваа самбуу. За энэ сая шинээр цодлын болтол. Тэгээ энэ хоёр маань бас гэр бүлээ. Зөв. Гэр бүлээрээ сайхан өв тээж явдаг тий. Их онцлог юм байна бас сайхан. За сая шинээр сумын гарамгаа харваачийн цолны болцол хангаж байгаа наран гарав гэж байна. За энэ өсвөрөөс энэ жил өсвөрөөс орж ирж байгаа цод хоёр гээд. Нас дэвшиж орж ирж байгаа залуу харваач. Тэр хоёр басаа. Тийм. Энэ хоёр эмэгтэй бас өсвөрт харуулж байгаа. Энэ жилээс насан турш руу орж ирж байгаа. Зөв. Сайхан залуу шүү. Тий, ер нь бол тий. Шинээр ингээд цолны болдлууд хангаж яж. Өсвөртөө бас сайн амжилт үзүүлжсэн. Тэгээ нөгөө өсвөрийн амжилт нь яг нөгөө өсвөртөө зогсчдаг. Насан туршид ороод ирэхээр яг шинэ залуу харваач гэдгээр орж ирдэг. Дахиад одоо нэг үеийн дуусгал дахиад дараа шинээр болол тий, тийнэрлээ явж байгаа. Ийм шинэ залуу харваач байна да. Нэвтрүүлгийн ерөнхий ивент төгч Номин газ компани үл тасалдах үнэн чиргэлээ Wanderer. Номин газ компани 2019 онд үүсэн байгуулагдсан бөгөөд Монголын анх дагч хагас автомат төхөөрөмж бүхий ахуйн болон аяллаа газ үйлдвэрлэлийг бий болгон Монгол орны эрсдэс цаг агаарт зохицсон бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн сацуу олон улсын жишгт нийцсэн Wanderer брендийг хөгжүүлж байгаагаараа онцлог юм. Хамгийн хэм дүнийг хэрэглэгчдэд санал болгон борлуулахаас гадна хоол, үйлчлэгээний салбарын хийн угсралт, холболт, чанарын өндөр түвшинд хурдан шуурхай гүйцэтгэж байна. Номин газ. За тэгээд энэ налахаас байна. За тэн цаана бас Баяут гэх сумын залуу харваач байна. Ерөнхий сүүлийн үед энэ сумдын наадмуудад залуу харваачид маш ихээр орж ирж байгаа. Бас биднэрт бас бахархууштай нэг хэлбэр. Тэгээд ер нь бол төр засгаас ч гэсэн за тэгээд цаашлаад нөгөө миний нөгөө Хинтээ аймгийн музейд бас давхар ажилладаг л та. Тэгээд Хинтээ аймгийн музейгээс ер нь бол энэ жилээс санаачлаад яг энэ үндэсний сурын албааг харваа гэдэг одоо бусдад таниулъя, түгээн дэлгэрүүлъя гэж чадах хэмжээгээр арга хэмжээний хийгээ явж байгаа. Тэгэхээр энэ юмнууд маань игээд ирэхээр бас залуучууд сонирхох идэвхтэй болж байна. Сонирхолтой болж байна тий. Тэгээд энэ чигээр одоо ингээд залуучууд ингээд тоон нэмэгдээд олон ингээд чансаа өндөршөөд ирэхээр бас манай дагаад манай сургуулийн дүрмэнч бас тэгээд өөрчлөлт ороод явах л байх л. Тэгэлгүй байх тий. Та эдийн донд ингээд суухаар нэг аягүй нэг тийм гоё. Огшмоор тийм нэг гоё энерги мэдрэгч байна их сайхан тий. Бас нэг уугач маарч юм шиг хямар сэргээж байгаа юм шиг тий. За ингээд эсхий туурхтан нэвтрүүлгийг дэмжиж хамтран ажиллаж Монголынхаа өв соёлын хойч хувьд өвлүүлэнгүүлэх зорилготоос хамтран ажиллаж байгаа байгууллага Урбаник компани гарын бэлгээр гардуулъя. Хамгийн анхд нь тий. За. Одоо ёсоо даагч та нэг насныхаа дараалалаар яваад. Одоо та юу тий. За ингээд. Яг. Урд хойно одоо бэлгийн өгчүүд одоо загнуулдаг шүү дээ тий. За энэ гихчтэй өгье. Урбаник хамт олноос.
Энэ сайхан үндэснийхээ өв соёлыг дэмжиж энэ компаниудад бензин тоосоор тусалцааг үзүүлж шүү дээ тэгээд. За ингээд одоо энэчнийхэн цагаан сарын бэлгийг өглөө шүү. Тэгтээ За баярлалаа. Өнөөдөр тэгтээ би үг Урбанк компаниас өгж байгаа шүү. Одоо би бол одоо тэгээд дамжуулж өгөх үүрэгтэй тэгээд хамтран ажилласан Урбанк компани хамт олонд талархлаа тэгээд. өнөөдөр манай Баяр наадмын үндэсний сурын харваанд эсхий тургалтны нэвтрүүлгийн хамт олон ирж энэ сайхан нэвтрүүлгийг хийж бидний үндэсний сурын өвс тээгч нартай уулзаж санд бодлоо солилж сайхан ярилцлага нэвтрүүлэг хийсэнд баярлалаа. Та нөхдийн ажил үйлс өөдрөг байх болтугай гэж өрөөе. За ерөөл өгөн Баттор шиг медмийн хурцог суман мэрэгэн байг хурээ хураа За баярлалаа. Хураа. Ямар гоё сонсогдсон юм бэ те. Яг ингээд нэг дотор байгаа бүх юм үүргээд гаргаад бүр бодогдуулт юм байна шүү дээ бүр нэг. Одоогоос нэг 200-300 жилийн өмнө нэг очсон юм шиг нэг гоё тийм юу мэдрэмж төрөлөө. Баярлалаа. Эсхий дүүрхтэн үзүүлж байна. Тэтгэж дэлхийн талыг дайсаар түмэн жилийн баатрын удамтай хамт төрийн Монгол минь Чингисээс түүхэн мөнхөрсөн хандун хайрхнаа шүтэж ахиж дээд хамаг Монголоо нэгтгэж тунхагласан хамт төрийн Сайхан тусч гэнэ үү та? Сайхан тусч байна. Та сайн явж байна уу? Оо тавлаг сайн явж ирлээ. За сайн байна уу? За. Сүрэг тарган сайхан тусч байна уу? Сайхан явж байна. Оо сайхан явж ирлээ. Наадан сайхан болж өнгөрөө. Сайхан. Их сайхан наадан боллоо. Бороо хурцтай гоё наадан бол. Нар хуран тэгшсэн бороо хуртаа. Сайхан наадан боллоо. За сайхан тусч байна уу? Сайхан тусч байна уу? Сайхан тусч байна. За наадам сайхан болов. Наадам сайхан бол. Айраг төрөө ихтэй юу да. Айраг төрөө ихтэй. Манай хийжин тэгээд одоо мөр тайлбарлаж явсараа гал тэгэл. Явсан шүү дээ хоёлаа тий. Тайлбарлагч маань одоо сайхан тайлбарлаж байгаа. Цаашаа явуулчих хаа. Аха. Яа, хадаш тэгээд одоо намрын цаг ирээд өвлийн бэлтгэл одоо ирж байна тийм ээ. Наадам дуусаад дараагийн ажил. Наадам маргааш намр гэж одоо хадлан бордоо ингээд лээдээ. Тэгэндээ. Одоо бас аймгийн наадам байна, улсын наадам байна, бас тэгээд бас дуусаагүй байна наадам. Оячтын холбооны 30 жилийн ой наадам тэргээд наадмууд одоо бас дөнгөж Оо эхэлж л үү те.
тэгээ таны хамт олон одоо баян хөтөг суманд одоо манай залуу ячтай бас уулзах гэж ирсэн явдалдаас их баярлж байна, сайхан байна. За энэ залуу ячт маань одоо энэ жил одоо азганы аман хүзүүний хүн сууж байна. Хязаалангийн төрөө авсан залуу сууж. Зөв. Азар гайрагцсан санаагийн тийм ээ. Санаагийн маань азар гайрагцсан ингээд галуу яваад одоо бас энэ уян ингээд байж байна. Тэгээд маргааш энэ таймгийнхаа нааданд уралдахад бэлэн болоод ингээд. Мордоход бэлэн болоод. Тий, маргааш 8-нд энэ таймгийн маань наадам эхлэн тэгээд. Бэлтгэлээ базаагаад. Бас та хэдий ингээд бас сайхан эсгийн Монгол туурхтангийн хамт олон энэ таймгийн нааданд баян хөтөг сумын наадмыг их сайхан тайлбарлаж Батмонг одоо лайв хийж. Их сайхан тайлбарлаж хэлээ. За өнгөний бор азрагч ер нь нэлээд хол тасарсан байгаа юм байна. За их л одоо холд одоо тасарсан байна. Өнөөдөр баян хөтөг сумынхаа баяр нааданд Хинтээ аймгийн баян хөтөг сумын гэрээд Пүрэв Баатрын хаш эрдэнэ одоо загал азаргана одоо зодгийн тайлнаа гэдэг одоо сумынхаа нааданд уралдаж улсын бүсэнд одоо хоёр аман хүзүүцсэн хурдан загал азаргаа зодгийн тайлна гэж одоо мордуулж ясаа одоо өнөөдөр одоо үнэхээр баян хөтөг сумынхаа нааданд хол тасаргаа төрүүлэх нь одоо нэгэн тодорхой болж байгаа юм байна. За тэгтээ газар одоо яагачгүй эндээс одоо 1 км бараг 2 км шигуугаар одоо барианд орно. За Хархангай аймгийн төвшүүлэг сумын харьяат Монгол Улсын толгойдоо яаж Өлзий утгийн Пүрэв Баатрын хаш эрдэнэ хурдан загал азраг ардын хувьсгалын 105 жилийн баян хөтөг сум үүсгэн байгуулагчны 102 жилийн үндэсний баяр наадмын хурдан азарганы уралдааныг гарсан цагаас өнгөсөөр одоо ингээд худалчийн аваарын одоо баруун одоо өгсөж эхэлж байна. Тэгээд манай сумаас одоо яг хуучин бол одоо Монгол одоо сайхан уралдаж явах үед бол манай сум бол бас хурдны цөм нутаг гэж явдаг баян хөтөг сумын. Хурдны цөм нутаг. Тэгээд баян хөтгөөс одоо Монгол улсын алдар туяа Балдан давг Монгол улсын алдар туяач Хүрлбаатар тэргээд одоо сав ячна гарсан. За бас дээрхэн үедээ бол одоо шаасан шаруу гэдэг сав яч байсан дорж олон жигээд амдэрчээ. Тэргээд Содмын гомб гэдэг л одоо сав ячт гарсан. Дараа нь одоо Хүрлээ Балдан давгай тэргээд сав ячт гарсан. Балдан давгай одоо уртын дамжууга хэн Конгоргой тэргээд одоо дандаа аймгийн алдар туяачууд гарсан. Одоо 10 дан Зөв. Дунгай тэргээд 10 дунгай зунди жамцгай шуумаржуу эрдэнэ очиргээд их сав ячт байсан биднээс дээштэй үед одооны залуучууд бол энэ залуучууд одоо өөртөө бол их сайн хийж байна. Манай аймгийн алдар туяач болсон Батмонг манай сумын алдар туяач Занбацар заас сумын алдар туяач эрдэнэ чулуун гээд ийм залуучууд гарч байна. Ер нь дээр үеэс үл одоо манай нутаг бол одоо манай сумд чинь 40-од аймгийн алдар туяач гэдэг шүү дээ. Зөв. Нодон 30-д бас 40 хүрч одоо тэгээд энэ жил ер нь 44 Ихсэж шүү дээ тий. Яачтай тэгээд аймгийн улсын хоёр алдар туяач төрсэн газар та. Зөв. Энэ Монгол адуу доторх олон төрлөө тийм ээ. За одоо жишээ нь жороо гэж байна. Жороо дотроо дахиад хонин жороо сулдаа жороо гэдэг. Сайвэр тэргээ. Сайгээд. За тэгмэт адуу гэдэг адуун дотроо хурдан адуу байна. Энэ адууны дотроо төрлүүд их байна л да. Энэ нь хурдан адууг ер нь хүндээ байдаг юм уу, адуундаа байдаг юм уу? Яаж энэ хурдан шинжийг одоо яаж илэрхийлж гаргаж таних вэ? Ер нь одоо дээр үеэс бид нар ярьдаг байсан шүү дээ. Ерөөсөө уяач ус чинь нэг баг болно гэ одоо бид нар нэг баг болно. За сайжтай морь сайн байхад сайн уяач байх хэрэгтэй, сайн ундаг хүүхэд байхтай энэ гурав холбож байж лээ. Энэ гурав. Энэ гурав холбож нэг цэг дээр байх нэ. Нэг цэг дээр байж л морь хурдан шүү. Муу уяач сайн дунд муу уяач яхад явуулж чадахгүй. Бас Тэ хурдаа дууж байхад бид муу яач байхад явуул давхуулахгүй шүү дээ. Хамгийн гол нь хүүхэд их чухал байна. Хүүхэд цаваа унах хэрэгтэй. Одоо яаж уралдах вэ? Хаана одоо шахаж өгөх төр гэж би тэгж л боддгийг. Одоо энэ залуучууд одоо ярьдаа тэгээд одоо ер нь ямар байх юм тийм ээ. Энэ одоо нүд нь юуг илэрхийлдэг, чихэн юуг илэрхийлдэг. Бүх юм одоо нэг юу байгаа шүү дээ, тийм. Энэ талаас та нэг өөрийнхөө судалж одоо юу морины шинжлэх одоо хэлэхэд бол одоо энэ юу настай усууд тэр юу гарууд одоо зави одоо тийм шинжтэй одоо сайн байдаг зүгээр дуулсан юм бол их юм дээ. Тэгээд сая жинки ярих хүмүүс маань сая бас
яваад өглөөтэй заминд зөв. заминд дөрж байгаа маань Аймаг руу. тий. Араас нь одоо аймаг орж байгаа сайхан уулзчихсан шүү дээ. Тэгээд манай сумчин бас их алдартай адуунууд их төрж ирсэн. Одоо жигээ дамдарч 25 жил байгаа жигээ дамдарч байгаа удаа азар улсад 2 төрүүлсэн байдаг. Тэгээд дорж холом гээд улсад одоо ариг авсан хүн байдаг. Хэн балчны мган шар газар гэж байдаг тийм ээ Батмөнхөө. Бас улсад 2 удаа ажиж аригцаад байдаг. Тэгээд юм бол алдсан гэж азаргайлаа тэр одоо аймаг 5 жил угсраа төрүүлсэн. Тэгээд Монгол улсад төрүүлсэн их урд дөрөвт орсон Тодин хул гэж дамжуугаан одоо Тодин хул гэж Тодин хулын тоос нэгэд одоо дуун хүртэл байдаг. Тэр одоо манай сумын газар одоо энэ сумын адуу юу тэр? Тэр дуун дээр байгаа адуу. аймагт улсад дамжуугаа зарагдаад Батуу сайд аваад яасан тэгээд тэр Зандан сүрэнгийн халуумар гэж одоо улсад 97 жил 97 онд одоо их хол төрүүлсэн байдаг. Одоо ганцаархнаа тэгээд ам хөзөнд нь давар хэрмээр ононгой хэрмээр орсон байдаг шүү дээ. Их хол төрөө сайхалтын чинээ хол төрүүлж ирсэн тийм. Тэгээд бас алдартай дуунууд олон гарсан. Ус аймгийн зөв баяртаг сумын дуунууд олон иргэсэн. Одоо тэгээд тэр адуунуудын угшлууд одоо байгаа. Тэгээд одоо суманд одоо Тодингийн угшил тэргээд адуунууд төрдөөгийн бор халзны угшил. Заминдэр жугаан адууны угшил одоо заминдэр жигээ адууны жигээ адуу гэж явуулдаг. Өхийн өмсрөнгийн адууны угшил тэргээд одоо тийм амаг болсон тийм угшлууд одоо зөндөө байна шүү дээ. Адуу жигээ адууны адуу. Түүхэндээ одоо түүхөж мөнгөрсөн хурдан хөлгүүд их бий те. Тий. Аяг туяагаад аав нь аймгийн алдар туяач. Аяг туяагаад чодор туяагаад хүн байдаг. Тэгээд дандаа эдгээр тэгээд удам дагсан уу ячтал байна та тэр. Зөв. Одоо энэ занаа манаа ер нь тэгээд аав ээж нь дандаа моригжсэн болсон да. Энчлийнхаа ариг төрөө наадмаас сайхан дөө сайхан дурдаач. Хэдэн нас уу юу? Наадам хэд хэр бол сайхан болж өнгөрөө. Энэ өчгөө. Тэр. За энэ жил манай найз занаа өтөр одоо мөрдөө нийлж өгч байна. За. Бас манай өвөр хөндөд байдаг алтан гэрэлтүүд. Тэгээд 3 үеийн нийлж энэ жил ихсэн. Тэгээд ер нь бол 6 насны мөрдтэй насны бас нэг 2-3 адуутай. Тэгээд 30 гаруй адуу байсан. Тэгээ эхний уралдаанаа сумынхаа наадмаар хэллээ. Тэгээд сумын наадамд сайхан сүргийн манлаа азарган айрагдсан. За. Айргийн 5. Айргийн 4-т турталсан. 4-т бол. За. Будаа азраг бол өмнө нь бас аймагт айрагдсан. Хязаал үр аймагт айрагдсан. Авраг бүлэг Сэцааны урд гэж болдгийг. Жил бол гууламжлал болгоцгоо. Тэр Сэцаанд бас айрагдсан. За тэгээд хязааланд өрүүллээ. За. Тийм амжилттай. Шүтлэн 2 шүтлэн 10 дотор орлоо. Хязаалдан бас сайхан орж ирж байна. Тий, хязаал. Тэгээд одоо өөрөөс яг бас нэг тайлбарлаа явсан шүү дээ. Тэгээд бас тайлбарлаад явж тэр агшинд бас их одоо сэтгэл бас хөдөлгөний шүү дээ тий. Тий, тэгээд өөрөмөрийг анх удаа өөрөө тайлбарлаад өөрөө төрүүл гэж үздэг бас сайхан дөлгөө хүмүүс юм аа тэр гэж байгаа. Энэ одоо минимэр байгаа маань хэлтэй шнэ. Тэгээд сайхан дөлгөө хүмүүс юм аа гэж. Тэгээд бас сайхан Тайлбарыг одоо бас ингээ хийгээд бас явхад бас л тэр чинь бас наадмыг бас ганц ингээд үзэж яхад бас чимэг болж ирж хамгийн тэр чинь их гол түлхэж болдог шүү дээ бас сайхан. Мөр ингээд тайлбарлаж байгаа те. Тэр тайлбарыг явахад би 6 удаа яг 6 насыг даглаа. Ямар хөндлөн зам байлээ? Тимэти юу вэ? цагаан дэмэт. Тэр цагаан тимэти хөндлөн зам энэ ч өөр чэйжсэн шүү дээ. За энэ тайлбарыг явахад нөгөө л 6 удаа явж байгаа чи цагаан тэмэдийн хөндлөн замаа гарлаа гэж нэг айдсын даваадаа өгслөө гэдэгтэй адилхан одоо нэг бас нэг гол одоо нэг газрын баримжаа нэг юу байж штэ тий тал хэсэг чинь автор толгой ороод гэдэг үү штэ. Энэ юун дээр бас анханд хэзээ сурж ирсэн юм тайлбар тий сурсан уу ерөөсөө бас юм удам байна уу өөрөө одоо хичээгээд ингээд багш тэр бас байна.
Тэр энэ жил нэг ганц нэгэн дахиад сунгаа дааж яажсэн. Тэгээ сонирхлын дагуу л яг мэрэгжлийн тайлбар янз бүрийн байхгүй л дээ. Гэхдээ мундаг байлаа сайхан тий. Тэр зам мам дунд нь тэр хэлж байгаа нь яг тэр юу юм хэлээ л дээ. Зүгээр утсаараа юм уу зурагтаар телевизээр үзэж байгаа ус чинь тэр мордууд дэлгэцэн дотор уралдаал тийг хааны явж байгаа яаж байгаа хийж байгаа. Тий шүү дээ тий. Аа тий. Одоо эргээд морд хэдэн километр явлаа. Тэгэхээр багцаг нь хэлээд нь шүү дээ тий. Газрын. Тэр зам энэ хөндлөн зам Андахгүй. Тэгэхээр за одоо ингээд энэ морь цагаан тэмээдийн зам дээр орж ирлээ инглээ тэгэн бүч хүмүүс чинь бас За эргээд юуны бас толгой гэдэг л түрүү. Тэр доо. Тэрний толгой нар. Би ер нь ингээд бас хамт яваад ингээд газар чийжлээд авсан болж шүү дээ. Бас нэг мэдлэг. Дөрөвдөө 455 номертой Нойрглон сумын хараад Батулдын сайн авчирлын хөрөн халзан хүрээ гэдэг чинь дөрөвдөр гарч ирлээ. Эхний дөрвөн хүрээ одоо үүдэн номерын хэрэтээ салж ихэрлээ. За өнгөлөөдсөн хул хүрээ чинь 314 номертой байна. За 314 номертой Баянгутг сумын хараад аймгийн алдар туяаш халтрын аюулчмын хурдан хул хүрээ байна. 8 настай одоо зоологийн их ба гэдэг хүүхэд уншруулж байгаа юм байна. За одоо ингээд цонхоо хааж Гаргангаа аймгийн Балжинмын мөнхөдийн хөрөн халзан хүрээ бумамдаж алтан хөрөлцүүлсэн. За ингээд цонхоо хаахгүй ер нь одоо болохоо байлаа. За эхний хоёр үрээгээ одоо ингээ орчих чи арийнхаа хэдийг харуул энэ хоёр одоо ингээд одоо ороо явчихна. За хин ч одоо ер нь айхтар бороод орлоо одоо. За одоо юу харагдах вэ дэш ер нь одоо. За одоо энэ одоо морь хүүхэд л 9 минут байгаасаа одоо айхтар өрөө буудаад яг баринд орох жахад барай одоо эндээс одоо 3 км байгаа. За тэгээд арын үрээ нүдэд ирчин одоо огцон саараа явчихж байна. Гурав дээр хөрөн халзан үрээ хэвээрээ байна. Хаширдын хөрөн халзан үрээ хэвээрээ байна. Гал ширийн цаар дадаг үрээ гэдэг чинь 4 рүү орж ирлээ шүү. За ямар ч байсан ингээд дүрс мөрс нь харагдахгүй ч байсан дуугаар нь одоо хилээ яваад байж байгаа. Цаар дадаг үрээ 4 дээр байгаа. За нөгөө нэг хадган шилийг нь одоо хадгаар дарчихсан тийм хээр үрээ чинь 383 номертэй байсан юм да. За гал ширийн хээр үрээ хаа. За гал ширийн хоёр үрээд одоо 4 5 дээр байгаад байна да. 6 дээр хээр үрээ нийтээ. За 7 дээр нөгөө аюулчмын хурдан хол үрээ гэдэг чинь 7 дээр байна. За 383 хэд байна. Гал шир сумын хараад Эрдэнэсийн даваажид дөржи хурдан хээр үрээ байна. 380. За хөө. Одоо аймагт одоо хэдэн нас уях чинь маргааш одоо мордох ч вэ нөө? Тийм маргааш аймгийн баяр наадам бас л уламжлалын дагуу азаргаараа л Эхлэн дээ. Тийм тэгээ Азрах одоо айраг төрүүнээс нь дурдаач хана. энэ будаа азрах уу? Тэ? Тэрний будаа азрах чи аймагт нэг аригц аймгийн аврах үлгээд цэцэн гээ болт тэр. Зөв. Огшил нь одоо унгаа дуу юу? Огшил нь өөрийн унгаа. Урдны огшил. За. Ер нь уяа сойлыг тааруулж явна уяач хүнд асар их энэ одоо энэ морь уйна гэдэг бол их хөдөлмөр зүйтгэл их л юм одоо шаардах байх. Ястал нөгөө сонирхолтой хүн юм зоригтой хөл одоо хүний л одоо адуунд хайртай хүний л одоо хийдэг бол тэг алтар нэр шунах юм уу мөнгө олох гэж уяач одоо хийдэггүй бах тийм ээ. Энэ асар их төвчээр байдаг. Ер нь уяач хүн байхад одоо юун дээр анхаардаг. Энэ уяач хүний амьдралаас бас нэг дуугарч. Энэ хурдны өгчлийг яаж одоо таньж сойлгож энэ хурдан болгодог нь хүндээ байна уу, адуундаа байна уу, хүүхдтэй байна уу? Мэдээж энэ гурвыг цэгдэл болох байх. Тэгтэл уяач хүний дээр торгон мэдэрч адууныг тэр хурдны юм бас нэг таних юмнууд бас их зөндөл байдаг тийм. Энэ талаараа хандуу нэг уяач хүний талаас сайхан нэг танилцуулж. Тийм морь уяхад бол яг ер нь хамгийн нэгдүгээрт бол адуу нь өөрөө сайн байх л ёстой л да. Сайн адуу байж тэр сайн адууг бид нэр тодруулж гаргаж. Сайн адууг таньдаг нүд хэрэгтэй юм байна бас уяач тийм. Удам огшлаараа л өвчж байгаа. За. Удмаа дагж л хурдж байгаа адуу чи. Тэгэл тэндээс энэ сайн да гэсэн юм ал шил сонгож өгч байгаа шүү дээ. Ер нь бол сайн адуу бол ер нь тэгээд тордоход ер нь өөрөө л ер нь амжилт гаргаад явчихна. Нэх одоо нэг юу яахгүйгээр тий. Ер нь бол нэг 80% шахуул одоо яг адууных нь өөрийнх нь байглаас өгсөн өгдөл байгаа шүү дээ. Үлдсэн нэг 20% дээр нь уяач унаач хүүхд хоёр л янз бүр болдог байх л та. Одоо хурдны өгшөлтэй адууг л ер нь тэгээд уйж гэнэ үү тий. Өгшөлгүй адуугаас хурдлах юу байх уу? Байна уу? Хурдаа адуу бол ер нь дандаа л том өгшөлтэй гэдэг шүү дээ. Тийм үү. Аль нэг талаараа л ер нь дандаа хэдэн үеэрээ л давхцаа дуунууд л байгаа гэдэг шүү дээ. Одоо ингээд
адууг уяад явж байгаа хөлс гаргаж байна. Хөлс одоо гарах тусмаас байна хөл. За тэгээд мэдээж одоо тэрэнд одоо нар цохих, хатгах, ус үдрэх гэдэг нэг анхаарах зүйлүүдээс нөхөн дуус яаж. Хөл нь одоо гэмтэх, цус орох гэдэг одоо их олон зүйлүүд байдаг тий. Хөлсний тал дээр бол яг адуу нь өөрөө адууч янз бүр л байдаг. Зарим нь төрөлхийн хөлс багтай адууч байдаг. Хөлс бүр элбэгтэй адууч байдаг. Бодгоныг л уяач өөрөө зохицуулж өгнө л. Хөлс элбэгтэй адуу бол арай жоохон хадгалж өгөх ч юм. Хөлс нь жоохон баг мордыг нь бас арай нингүүлж зорж шивж өгнө. Хөлсийг гараад л хэдий ч нэ бас тамир нь барагдчихэдэг. Бас их хөдрүүлж бас хөлсөхгүй байна. Тааруулах нь. Тэр бодгоныг одоо уяач өөрсдөө тааруулах байна. Тэр онолыг одоо мэдээд байна гэдэг торгон мэдрэмжээ. Тэр адууны доторхыг бас таних мэдрэх. Тэгэхээр уяач хүний тэр эрдэм ухаан. Унаач хүүхдийн тэр одоо уяачийн зааварчсан даван тэр адууга мэдрээд бас ингээд амын татаад 50 газараа тавиад явна гэдэг хүүхдийг чухал байс. Тий тэгээд Бас тийм ээ. одоо яг л уйж байгаа эцсийн дүнгийн тавьж тэр өдөр л дүнгийн тавьж байгаа улсууд чи унаач хөгтөж шүү дээ. Бүтэн жил ноцолж яг наадмынхны өдөр л унаач хөгтийн гартал одоо шилжиж байгаа шүү. Хамгийн сүүлд Сайн байгаа л одоо дараагийн шилжүүлээд өгч байна. сая дуу уйлаа тэгээд Хөлсийг гаргаад өглөө. нэг хүүхд чинь бас нэг том юу ирж байна шүү дээ. Үүрэг иржээгүй. Хамгийн нийтлээ унаач хөгтүүлээгээд хамгийн том үүрэг нь одоо хамгийн сүүлд хүүхдэл ирж байна шүү дээ. Тий. За чи эрэг нь одоо барианд орно тэгээд хэд орхноо тэгээд яаж унах нь тэр хүүхдийг юу болчихсон шүү дээ. Одооны залуучууд бас одоо ингээд тэжээд бордоод ер нь морийг үд савьдаг болж байна л да. Тэгээд одоо ер нь одоо тэгэл аргагүй бас юм өгөх шаардлагатай болж байна шүү дээ. тэгэлгүй яг хөө тэгээд өгөхгүйгээд одоо Монгол зурцсээр дээд зурц за Монгол адуунууд бол бас тэжэл мэжэл орох нь бол тун гайгүй гэдэг үү шүү дээ. Хуучин бол одоо ер нь цагаан үсээрээ л үйдэг бас одоо бол тэгээд ер нь тэжээлгүй адуу нөгөө нин үгээд одоо цусгүй адуу хоёр одоо цусгүй адуу гэж юу ах вэ? Одоо эрлиз олсон тим адуунууд л одоо уралдаг болчихлоо л доо тийм ээ. Одоо таны ингээд бас Монгол адууга хайрлан хамгаалах гэдэг ингээд бас юу хийгээд явж байгаа нь бас сайн хэрэг тийм ээ. Одоо манай аймагт одоо санжаад орж байгаа гэдэг хүн байдаг. Энэ Монгол адууны генийг хадгалж үднэ гэдэг л одоо тууж ярьж байгаа. Би бас санжаад орж байгаа бас хэмждэг. Тийм ээ. Улсууд одоо дулуусрангуй ярьж байна. Тод мандаа яц тийм ээ. Тий. Тэгээд чи одоо тэгээд нөгөө Монгол хүний тэгээд толов гэж байна. Монгол хүний цусан цэвэр байхад хэрэгтэй. Монгол хүний цус Монгол адуу гэдэг. Тийм Монгол адуу. Өв соёл гэдэг явна. Тийм өв соёл тэгээд Монгол хүн хөх толботой гэдэг чинь гадаад оронд байдгүй юм гэсэн чинь тийм хөх толб гэдэг чинь тийм ээ. Тэрийг сони шүү. Тий, тэрлэг сони. Юу байж болсон яагаад энэ монголчууд тэгтээ бол бас би нэг ганц юм дихгээдгийг бас нэг яахад чинь нэг хүн дээр 1000 тавьдаг шүү дээ. Тэгэхэд 1000 тавьсан газар нөө ингээд манайхан төржээ тэргээд ингэж ярьдаг шүү дээ. Адууны өкслүүд бас адилхан хурдан адууны өкслүүд сайд байдаг. Тэгээд харин оолж уйхан л байна гэж би боддог тийм ээ.